Сайн байцгаана уу энэ өдрийн минь дүргий. За хэдүүлээ өнөөдрийн хичээлээрээ Premiere программыг эхнээс нь үзэх болно. За Premiere програм маань за Adobe-ийн ер нь маш өргөн хэрэглэгддэг. За гард орох те ерөнхийдөө нэлээд амар хэлбэр. За тийм одоо юу гэдэг Adobe-ийн бусад програмтай зөвлөх юм бол Photoshop шиг гэж ойлгож болно. За яадаг вэ гэхээр альва нэг дүрсийг залгах нь, нийлүүлнэ, холбоно те ерөнхийдөө холио солио хийх ер нь маш өргөн цар хүрээтэйгээр гардуур ашиглагддаг програм байгаа. За тэгэхээр After Effects-ийг бодвол нэлээд хөнгөн чанар дуу. За тэгээд ашиглахад ч гэсэн амар байх болов гэж бодож байна. За хэдүүлээ өнөөдрийн хичээлээрээ те ажлын талбар нээх болон бусад зүйлсээ үзье. За ажлын талбар нээхдээ File Sys руу ороод New Project гэж нэ. За мэдээж энэ маань project маань юу вэ гэхээр бидний зөвхөн файл хэсгийг хаана хадгалах уу, ямар хэлбэрт хадгалах уу гэдгээр нь зааж өгдөг байгаа. За эхний ээлжинд хэдүүлээ ажлын талбар дээрээ хадгалаад эхлэе. За эхнийх нь монтаж гэж хадгалчих хэдүүлээ. За харин энэ location дээр хэдүүлээ харин хаана хадгалах вэ гэдгээ зааж өгнө. За би share дотроо select байлаа. За тэгээд өөр бид энэ дээр render дээр нь spook ажиллуулж болно. За display camera форматын time code болж байна. За энэ дээрээс харин та capture форматын DV байвал HTV болгоорой. За энэ файлыг нь бол бид нээх юм амар өргөн тохиргоо бол байхгүй. Харин бид ажлын талбар буюу одоо нөгөө зөөрлөх юм бол HDD-лэгц хэмжээ юу, 4K хэмжээ юу, 8K хэмжээ юу гэдгээс нь шалтгаалаад өөр газар ажлын хэлбэраа нэнэ гэсэн. Энэ бол зөвхөн бидний Premiere файл буюу прожектор нь хадгалах хэсэг гэж ойлгож байна. За ингээд ок даръя. За ингээд бидний ажлын талбар маань нэглээ. За ажлын талбар маань нийт 4 хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг бол Effect Control буюу бидний дандаа удирдах тохируулах хэсэг байгаа. За мэдээж Source байна, Audio Clip Mixer байна. За гэх мэтлэн зүйлүүд маань layer болон ажлын хэлбэр нээх тохиолдолд гарч ирнэ гэсэн. За хоёр дахь хэсэг маань composition буюу одоо бидний нүүрэнд нэг харагдах хэсгүүд sequence тий. Одоо ажлын хэлбэрийн үзэгдэх буюу бидний тоглоулах хэсгүүд нь байна. За мэдээж timeline буюу бидний цаг явах. За бидний одоо өргөн хаана явж байгааг жишээг нь харуулахад зориулсан timeline. За хамгийн сүүлийн хэсэг бол юу вэ гэхээр project болон бид нар хэрэгтэй зүйл аав. За мэдээж project гэдэг маань юу вэ гэхээр бид нар энэ дээр хоосон газар дээр маус нэгээрээ хоёр дарах юм бол хэрэгтэй файлаа дуудаж оруулж ирж болно. За media browser дээрээс шууд хайч болно. За эсвэл энэ дээрээс ингээд хэрэгтэй зүйлүүд авч болно. За жишээл effects гэдэг хэсэг дээр юу байдаг вэ гэхээр за бид нар аливаа нэг зүйлд өнгө өгч байгаа бол blur өгч байгаа бол ийш тийшээ transition шилжих хөдөлгөөн өгөх, за дууны эффект, шуум янзлах гэх мэтлэн төрлийн юмыг эффект хэсэг дээрээсээ хайгаад юм уу? Дээрээсээ татж явж болно гэсэн. За тэгвэл audio effect гэдэг маань за хэдүүлээ шууд танилцсан явчих. Audio effect гэдэг маань зөвхөн дуунд өгдөг эффектүүд. Тэгэхээр After Effects дээр бол бид нар дууг бол янзалж болоогүй. Яагаад гэвэл After дээр өөр тийм дуу янзлах тийм сайн тохиолгонод байхгүй. Харин бүр тусгай дууг янзалдаг Audition гэдэг Adobe-ийн програм байгаа. Тэрийг бас судалж олно. За харин тийм байх тохиолдолд бид нар Premiere дээрээ дуу болон дүрсээ сайхан янзалж олно гэсэн. За мэдээж өөр юу байдیں۔ За энэ дээрс бүхэл төрлийн зөвхөн дуунд өгөгдөх эффектүүдийг эндээс сонгож олно гэсэн. Хоолойг нарийн бүдүүн болгох, жоохон баас өгөх гэх мэтлэн, noise-ийн дарах гэх мэтлэн бүх эффект энд байгаа. За харин audio transition гэхээр яадаг вэ гэхээр за цөөхөн transition байна. Дуунаас дуу, хоёр дуу шилжих хөдөлгөөнийг хооронд нь залгаж өгөхийг ер нь хэлнэ гэж ойлгож байна. Шилжих хөдөлгөөн. За видео эффект маань муу ялгаагүй. Видеон дээр зөвхөн өгдөг эффектүүд. За blur өгж болж байна, noise өгж болж байна. За өөр юу гэдэг mirror өгж болж байна ч гэдэг юм. Гэх мэтлэн маш олон төрлийн эффектүүдийг видео эффектээс сонгож өгнө. Харин видео transition яах вэ гэхээр хоёр слайдын шилжих хөдөлгөөнийг бас зохицуулж өгнө гэсэн. Хоёр бичлэг одоо ийш тийшээ зөрж орох юм уу, интернетээс гарах юм уу, зүүмлж орох юм уу гэх мэтлэн хэрэгтэй зүйлсүүдээсээ энэ транзишнуудаасаа сонгож олно гэсэн. За харин custom меню дээр бид нар өөрсдөө folder нэгээд хэрэгтэй зүйлээ оруулж олно. Харин энэ дээр Lumetri preset гэж байна. Энэ юу вэ гэхээр бидний өнгөний тохиргоон дээр байдаг. Cinematic
За тэгээ William Stokes гэдэг юм те. Гэх мэт маш олон төрлийн зүйлсүүдийг өнгөний тохиргоонуудыг Lumetri presets-ээр хийж өгнө. За хэдүүлээ өнгөний нэг тусад нь хичээл үзнэ. За гэх мэт effect хэсгээс бид нар хэрэгтэй хэсгүүдээс авч болно. За history. За тэгээд өөр мэдээж харагдахгүй байгаа зүйлсүүдээ энэ сумаад ойшлуулад хэрэгтэй хэсгүүдээ авч олно. За би project хэсэг дээрээ дараад за эхний ээлжинд тэгвэл хэдүүлээ ажлын талбар үүсгэнэ. За ажлын талбар гэдэг нь юу вэ гэхээр одоо бидний HD дэлгэцийн хэмжээтэй юм уу 1920 гэдэг хэмжээ юм уу эсвэл 4K хэмжээ юм уу эсвэл бүр жижигхэн таблет утасны хэмжээтэй юм гэдгээ зааж өгнө гэсэн. Одоо жишээлбэл бид нэр Photoshop Illustrator ярих юм бол A4, A5 гэдэг хэмжээс маань гэсэн. За бид нар тэгэхээр энэ маань зөвхөн project-ийн нээсэн загвар. За бид нар тэгвэл ажлын талбараа нээхдээ sequence хэсэг рүү орж олно. За тэгвэл эндээсээ идэхгүй байгаа бол бид энэ project-ийн энэ dot хэсэг дээр энийг юм layer-ийн зураг байгаа. New item гэдэг. За энэ дээр new item дээрээ дараад за эндээсээ хэрэгтэй layer-уудаа гаргаж ирж болно. За бишээл энэ дээр sequence гэх юм бол бид нэр ажлын хэлбэр нээж болно. За энэ дээрээ дараа. За энийг оголуулад үзье. За тэгэх юм бол бидний HD дэлгэцийн форматууд маань янз бүр байдаг. За жишээлбэл ARRI гэдэг рүү орох юм бол 1080 2080 гэх хэмжлэн байдаг. За энэ дээрээс ингээд та харах юм бол энэ дэлгэцийн хэмжээс нь хараарай. Одоо энэ тэгэхээр 2880 1620 маш том дэлгэцийн хэмжээ. За одоо 1080 гэдэг маань одоо HD дэлгэцийн чинь 2K гэсэн. За иймэрхүү хэмжээсүүд байх. Тэгэхээр бидний нөгөө үндсэн авдаг хэмжээс маань 1080 2997. Тэгэхээр та энэ 1920 1080 гэдэг нь бас сайн анзаараарай. 2997 гэдэг нь frame rate-ийн маань тохиргоо гэсэн. За юм байна. За тэгэхээр өөр тохиргоонууд байгаа л да. Одоо бидний After Effects дээр үзсэн AVC HD. За тэгээд энэ дээр бас одоо иймэрхүү тохиргоонууд нь та ингээд харахаар 1440 1080 гэдэг юм уу. Арай дэлгэцүүд нь ч гэсэн жижиг болоод ирж байгаа. За тэгээд VR гэх мэтлэн иймэрхүү нэг жижиг дэлгэцийн хэмжээсүүд байх жишээ нь. Гэх мэтлэн та өөрсдөө хорсон хэмжээсүүд авах боломжтой гэсэн. За би love ARRI-ясаа 1080. За тэгээд 1080p 2997 гэдэг сонголоо 30 прэ. За энэ дээрээ main. За нэрийн нөгөөд octave. За ингээд бидний ажлын хэлбэр үүслээ. За бидний project хэсэг дээр бидний үүсгэсэн зүйлсүүд icon-оор болон зургаар харагдах боломжтой. За бид нар энэ дээр list болон icons гэж харж болно. Icon дээр дарах юм бол иймэрхүү одоо дотор нь юу байгаа яг тэр чиглэл бүгд харагдана. List дээрээс нөхөл зөвхөн урд icon-тэй доошо амар хэлбэр аргаар игнэж жигснаа гэсэн. За тэгэхээр аль болох их зүйлтэй ажиллаж байвал list дээр тааруулчвал амар байдаг. За тэгээ энийг жоохон томруулж жижигрүүлэхээр бол эндээсээ томруулж жижигрүүлж олно. За муу ялгаагүй new bin гээд төрөл төрлөөр нь ангилчиж олно. Юу гэдэг юм. Эндээс за би энэ дээр videos. За энэ фолдер дотор дандаа видеонууд нь орно. За тэгээ хоосон газар дарж байгаа дахиад энэ дээр нь audios. За видео аудио хоёроо тус тусдаа гэж байлгачих. За тэгвэл бид нар за ажлын талбар дээр зураг оруулж ирэхээс бичлэг оруулж ирэхээс эхлэе. За би project хэсэг дээр видеон дээр хоёр дарж орлоо. Тэгэхээр энэ дээр нь ийм хоосон цонх нэгдэж байгаа. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр бидний видео гэсэн фолдер дотор шууд оруулж өгнө. Хэрвээ би энэ хоосон газар дарж байгаа хоёр дарах юм бол шууд project руу маань өсөрж ороод за би хаанаас юу авах вэ гэдгийг шийдэж олно гэсэн. За энэ дээрээс ингэж авд юм уу гэх мэтлэн. Хэрвээ би шууд ангилж өгч байгаа тохиолдолд видео дотроо видеог оруулна гэх юм бол видеон дээр хоёр дарж орлоо. Энэ хоосон талбар дээр маус нэгээр муу ялгаагүй хоёр төгшөөд за эндээс иш орлоо. Гэт замаа заагаад видео гэдгээ оруулаад байна. За тэгэх юм дийш ороод ирж. За энийг x-лчиж болно. Харин энийг одоо сумын доошлуулад энэ тэнцэс нь авч болно гэсэн. За эхний project маань ингэж орж ирж болж байна. За тэгвэл бид нар project B-г яаж timeline буюу зам руугаа өргөх вэ? Зам руугаа өрсөн зүйл маань энэ дэлгэцэн дээр буюу composition-тэй одоо sequence дээр харагдана гэсэн. За mouse нэгээр би тэгвэл Joker гэсэн бичлэгээ чирээд ишээ явуулъя. За тэгэх юм бол энэ дээр ийм хоёр зам нэгдэж байгаасаа хараарай. За би шахаад урд руу ингэ тавь. За тэгээд change sequence за ингэ. За тэгэх юм бол бидний нэг бичлэг маань иймэрхүү барилтаа орж ирнэ гэсэн. За мэдээж та өөрсдөө бичлэгээ яаж таснаас шалтгаалаад том жижиг харагдаж иж магадгүй.
За эхний. За тэгвэл бидний таймлайн дээр нэг зүйл харах юм бол V1 2 3 за аудио 1 2 3 4 гэсэн байна. Тэгэхээр А нь доош явах тусмаа дандаа аудионийхэн зам. За тэгээд дээш явах тусмаа видео буюу зургнуудын зам гэсэн. Тэгэхээр бид нар шинээр нэмж зүйл хийх болгонд автоматар нэг замнууд дээшээ нэмэгдээ яваад байна гэсэн. Тэгэхээр ер нь бол дээшээ маш хязгааргүй явж болно гэсэн. 100 200 зам ч юм уу маш том дэлгэцэндээ өрж болно гэсэн. Тэгэхээр аль болох их монтаж, их дүрс эвлүүлэх гэж байгаа бол таад аль болох 2 дэлгэцтэй ч юм уу тиймэрхүү байдлаар ашиглавал илүү дээрээ гэсэн. За тэгвэл mouse space дарж тоглуулж болно. За эсвэл play төвшин дээрээ дарж тоглуулж болно гэсэн. Хэрвээ бид нар нөгөө таймлайнаа томруулж, жижигрүүлж, ойртуулж харах гэж бол энэ доотлын энэ курсороос ийш тийш нь зөөж, гүйлгэж, томруулж, жижигрүүлж болно гэсэн үг. Харин гар командаар юу вэ гэхлээр хасах тэмэх байдаг. Бидний гард команд дээр. Одоо юу гэдэг нь dating keyword-ноос 8 9 0 хасах нь холдуулна, нэмэх нь ойртуулна гэсэн. За иймэрхүү хэрэгтэй байдлуудаараа үйлдэж болно гэсэн. За юм байна. За тэгвэл өөр юу байдаг вэ гэхээр бидний энэ дээр анхлан одоо юу гэдэг та яг юу хийхээс шалтгаалаад бас энэ дээр ажлын талбаруудын зохицуулах хэсгүүд байдаг. За editing гэх юм бол аль болох edit тохиргоо хийх зүйлсээр амар байж болж байна. За одоо color гэх юм бол би өнгө өгч байгаа бол аль болох юу гэдэг өнгө өгч байгаа хэсгүүд нь хажуу талд маань ил харагдаж байна. За тэгээд энэ дээр effect controls маань харагдан ч гэдэг юм уу. Гэх мэтлийн яг нөгөө өөртөө амар хэлбэр аргаар бид нар тааруулж болно гэж ойлгож байна. За тэгээд effect гэх юм бол яг хөө гэхээр effect-үүд маань илүү энэ дээрээ одоо илүү давмгаа хэрэгтэй гарч ирдэг ч юм уу. Гэх мэтлэг нөгөө өөрт хэрэгтэй байдлаараа та өөрсдөө ингээд зохицуулаад хийгээ явах юм бол илүү амар. Зөвхөн edit-эн дээр биш. Color-ыг өнгө өгтөө өнгө дээр нь effect өгч бол effect дээр нь аудиогоо янзлах ч явал аудио дээр нь ч гэдэг юм уу. Гэх мэтлэг яг нөгөө төрөл төрлөөр нь англиар яваад ивэл амраа гэсэн. За эхний ээлжинд амраа хэлбэр аргаар нь editing дээр нь тааруулж байна. За learning гэх юм бол яадаг вэ гэхээр энэ жоохон заавар маавартай хажуу талтай туториалтай гарч ирдэг. Тэгэхээр та өөрсдөө яг алинаас нь сонгож яаж хийх вэ гэсэн шалтгаалаад хийж болно гэсэн. За тэгээд мэдээж ийм байна. За тэгээд энэ дээр юу байгаа вэ гэхээр дан түүлүүд байна. За мэдээж move tool, за таслах, тайрах, богиносгох, салгах гэх мэтлэн маш олон түүлүүд байгаа. За тэгэхээр бид нар баг түүлүүдийг гар дээрээс авчих болохоор нэг тийм бас тийшээ ороод авах шаардлагагүй баг. Тэгэхээр та өөрсдөө Premiere программыг суулгах тиймэрхүү зүйл хийж бол аль болох он залууг суулгаарай. 17 оноос хойших Premiere болохоор яадаг вэ гэхээр нэмэлтээр темплейтүүд татаж темплейтэн дээр бас цаг уртлагаа тиймэрхүү зүйлүүд бас хийж болдог болохоор илүү даваа талтай гэсэн. Тэгэхээр аль болох он залуул программаа суулгаарай гэсэн. За тэгээд хэдүүлээ үлдсэн зүйлүүдийн дараагийн хичээлээр тайлбарлая. За тэгээд дараагийн хичээл уралслаа. Түр баяртай.